одоо Kite буюу олон улсын цаасан шувууны фестивал ирсэн байна. За энэ фестивал маань Bondi Junction, Bondi Beach дээр яг одоо болж байна. Гэтэ Bondi гэдэг маань болохоор юу гэсэн утгатай вэ гэхээр хатан цохой гэсэн утгатай, абрыгийн гаралтай одоо нэр гэсэн Bondi. Энэ далай дээр болохоор 1800 оны сүүлээс эхлээд энэ том меншн буюу барилгууд болохоор Австралийн баячууд ирж болоо 1900 оноос эхэлж энэ байшингууд барьж эхэлсэн юм байлаа. Тэрнээс өмнө абрыгийн хүмүүс болоод энд амьдардаг байсан. Абрыгийн хүмүүсээ маш олон түүх дурсгал одоо олдрууд энэ далайгаас олддог. Улсын фестивал маань өнөөдөр одоо ингээд 45 дахь жилдээ ингээд зохион байгуулагдж байгаа. Тэгээд одоо 3 цаг болж байна. Ажлаа дараад ороод ирсэн. Тэгээд дөрвөөс хаах юм байна. Тэгээд хаахаас өмнө жоохон бичлэг хийгээд явъя гэж бодлоо. Тэгээд цаас шууны үүсэл нь маш гоё утгатай юм байна. Одоо ерөөдөө физикийн алдарт Исаак Ньютон болон Эйнштейн, Галилей дээр болохоор цаасан шуугаар агуу тоглолтоо гэсэн. Цаасан шуугаар ингээд хүүхэд тоглосноор маш тийм хийсвэр сэтгэл нүсдэг. Одоо цаасан шуугаар тоглосноор хүн ингээд дээшээ тэмүүлэх, өндөрт хөөрөх энэ хиймэл одоо хийсвэр сэтгэл маш их өсдөг гэж байна. Тэгээ цаасан шуунаас анх онгоц бий болсон. Тэгээ цаасан шуунаас агаарын дараалт тэгээ байгальтайгаа харьцах юм олон үйл явдлууд гарсан. Яг хөө сүүлийн болохоор сэтгэл зүйч бүрт ингээд сэтгэл санааны гутралд орсон үедээ ч гэсэн ингээд цаасан шувуу хийгээд ингээд хөөргөөд эсвэл хөөрж байгаа цаасан шувуу харахаар хүн амар тийм тайтгардаг гэсэн тийм гой мэдээлэл гаргаж ирсэн байна. Тэгээ одоо бүгдөө тэр цаасан шувуу одоо хийж орж үзцгээе. Гадаа бол өнөөдөр нар бахтай, наршгүй үйлчлэг байна. Тэгээд бүгдөө шаашлаад явж үзье. Энэ цаасан шувуу энд өнгөө хийчээ. Яг ч гэдэг харъя. Энэ өөр хоолод болж байгаа шүү. Гоё хоол юм болж байгаа юм уу? Чат хоошроо юм шиг байна. Хоошроо. Yum cheese-тэй. Тэгээд Итали хоошроо идэж байгаа strawberry cane авсан. Одоо араас нь тэр chocolate pom waffle гэсэн тэрийг авчихсан. Өмнө нь strawberry sugar cane-тэй идэж байгааг юм айгу. Нөөс сахар амар сонирхол. Хадад гараад ирсэн чинь овоо хөөрхөн нар тусаад дээрээс нь цаасан шуунууд маань дээшээ нэлээд нисэж гин одоо 30 минутаараа хаагдах чинь. За энэ Bondi Pavilion нь янз бүрийн худалдаа авалт болон үзэсгэлэнгүүд болж байгаа гэсэн. Хүмүүс тэгээ цаасан шувууны үүсэл хөгжлөн бүр амар гоё юм байна. Хүүхдээ хийсвэр сэтгэлээр агуйс дэвшлүүлдэг. Ягаад гэвэл цаасан шувуу харсан хүүхэд хийсэн хүүхэд хөөрөгч хүүхдээ сэтгэл зүй маш тийм хийсвэр сэтгэлээр дүүж дээш тэнгэрлөө дүүлж тийм дээш тэмүүлэлтэй тийм хүүхдийн хүмүүжил маш их сайнаар нөлөөлдөг. Одоо 45 дахь удаагийн олон улсын цаасан шувууны үзэсгэлэнг Австрали улсын Сидней хотын Bondi Beach-с үргэлжилж байна. Тэгээ хүүхэд ер нь цаасан шувуугаар ингээд тоглоод ирэхэд одоо ирээдүйн физикч нар ерөөд агаар мандал, хар гариг тий. Ерөөсө бүх юм яг энэ цаасан шувууны шувуунаас одоо үүдэлтэй цаасан шувуу тоглосноос үүдэлтэй гэж бол үзсэн юм байна. Маш амар сонирхолтой санагдлаа. Тэрнээс үнний ортой юм шиг санагдлаа. За энэ болохоор хүүхдээ амар олон ивентэд бол болж байна. За энэ хүүхдэд болохоор зураг зурж явах шүү байна. Өөр юм бэ. Арт галерейр орж үзье. За тэгээд ерөнхийдөө Бондиогоор дүүрэн одоо юу яадаг? Абрыгийн хүмүүсийн түүхийн олдуур, дурсгал, уран зургууд ерөнхийдөө маш их ихтэй.
амжаад фестивалтаа ирээд үзчихлээ. Фестивал маань одоо өндөрлөж байна. Өндөрлөхөөс өмнө арай хоол идчихэл явъя. Ашхаад байсан ч бүрээ үлсчихлээ. Жохон тогтоод угаад өнөөдөр арайныхан хоолыг эндээ бондой дээр идчихээ. Австралийн үндэсний хоол fish and chips гэдэг үндэсний хоол нагаа. Тийм ээ, снэк идсэн гэсэндээ баха алхаад явуулсан чинь өсчихлээ. Австралийн тэнд идэх хоол байхгүй байх юм бол баруун шууд бендэнд явж байхдаа fish and chips захиалцдаг. Fish and chips нэлээд амар байдаг. Даад хүмүүс тэгээ fish тагаа. Дэлгүүр орж ирсэн чинь энэ амир бүр харагдаад байна. Энэс садхуу сэл ийм үг. Энэс амир бүхэн зав. Тэр ирсэн чинь хөл гараа усан дүрээ да. Гадаад чаргаад бүр амир гоё болж байна. Иргэн тойронд маань ийм их байна. Далаатай газрын зүүнних гоё дээ. Яг гоё далаа чимээ сонсоод